За саяны бичлэг маань ингээд одоо 2 дугаар анги. За тэгээд тий. За 2021 оны 6 дугаар сарын 3-ны учир бэлэг ирэл энэ сайхан өдөр одоо мутгийнхантайгаа нийлээд ингээд дайн дээр хийх шүтэнийг залгах гээд цоош нарын ингээд ажлууд өрнөж байна одоо. За энэ юунд маань одоо манай хоёр хамт байж энэ да тэнд. Халахын том наригч чанадаар шаргангаа юм хашаадсан юм. Энэ сайхан залуу. Хүн одоо номоо бариад ирсэн номын цагаан буянгаа байж. За сатал манай гамба. За тэл манай гамба. Одоо бурхны номыг одоо түмэн олондоо түгээж үний сайхан үйлийг энэ хоёрын хэдэн сумуудаа сайхан түгээж явдаг юм. Сайхан одоо лам хүн байгаа. Тэгэд бидний ямар сүлдээ одоо оршооч мөсгийн одоо орон түмнээ дайн дээр хийх шин шүтэнд даатгаж тийм ээ. Сайхан ном унших ном одоо бурхны ном түмэн олондоо сэстэн олондоо айлтгаж ирсэн байна. За манай чанаа наригч та ямар сүлэг уншихаар одоо хэлж байна? Би одоо энэ сайхан дайн дээр хий агуудаа ирсэн энэ босоо заяатай энэ хөх Монголын одоо хөх уулсандаа ирснийх хөх тавилан гэдэг Монголынхаа тухай нэг миний Монгол хөх тавилан гэж хэлгээ авчихъя. За баярлалаа. Томши. Би оржигн хөх заяандан сэтгэлээр дайж яваасан босоо хөх ууландан хиймран даатгаж яваасан нуурын хөх мандалдан зүсэн толдож яваасан нутгийн хөх өвдөө түгшиж толж яваасан аргалын хөх төлөөр гадаан бадрааж яваасан адууны хөх хомоолоор бодлоон ариусгаж яваасан аниргүй хөх тэнгэртэй залбирч мөргөж яваасан алсын хөх зэрэглээ туулан саравчж яваасан би хөх Монголын хөх усадаа зэрлэг өвснө дотроос ганцхан цэцэг олцоод зэврүүн салхинаас халахж нууж яваасан зэгс халиурсан нуураас ганцхан сумд олцоод зэрвс харсан харцнаас өмөрч харамж яваасан хөх толовтой удам тасарч үл дуусах хөлгөн судрын хуудасаар хуудсанд бирээл бичүүлж яваасан хөх тэнгэрийн удмаас үлж үл дуусах хөх чонын бүл багтаж бахархаж яваасан усны хөх мандалд Монгол төрхмөн би уурганы хөх бургасанд Монгол ахуй минь би гэрийн хөх бууцанд хүүхэд насман би гарын хөх алганд хов тавилан минь би унаж болсон зааганд хөх тэнгэрийн шүтнэн би ухаан дутуу яваач хөх уусаан дахинан би жаргал зовлон хоёртой хөх олчлон уулан би жарны дараа хөх Монгол доо шингэнэн би миний дурсан бүс би хөх дээлтэй байсан. Миний дуусан дөө хөх аялгуутай байсан. Миний бүдэрсэн чөлөө хөх хээтэй байсан. Миний өндөөсөн хараггүй хөхөн зэлж байсан. Би хөх Монголын хөх усадаа. Тийм ээ, бид хөх Монголын усадаа. Сайхан шүлэг байна. За баярлалаа. Энэ сайхан шүлэг одоо орон хангаан сонсож энэ тэнд нуугдсан лус авдаг одоо юу гэдэг тийм байгаа юм болов. Бүх одоо олон хүмүүс сонсож байсан хаа гэж бодож байна. За өнөөдөр ингэ төгсгөө. За тэгье. За.